Шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулгатай холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Бат тулга хориг тавиад байгаа лээ. Тэгвэл энэ асуудлаар тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын гишүүн инх баяртай уулзаж ярилцаад байна. Хоригтой холбоотой асуудлаар яг энэ эхлэе гэж бодож байна. За ер нь шүүхийн тухай хууль одоо нэлээд адал тавталтай төгсгөл шинж рүү орж явах шиг байна. Тэг. Адал явдалтай ч гэсэн бас сонирхолтой. Ийм л одоо үйл явдлаар дүүрнэл явж ирлээ шүү дээ. Ер нь сүүлийн 10 гаруй жил шүүхэл болохгүй байна гэдэг бол ойлгомжтой. Нэг бол бүгд ярьж байсан. Энд нэг дөрвтойгон шинжил хийчих хэвээр гэдэг асуудал яригдчихсэн. Яг чандын зорилго нь бол шудраг шүүхтэй л болох. Иргэдийнхаа шудраг шүүхээр шүүлэх эрхийг баталгаатай хангах. Ийм л зорилготой. Тэгээ энэ хүрээнд бол олон их хурлууд, олон улс төрчид иргэд, судлаачид байр сууриа илэрхийлж ирсэн түүхтэй. Үе ерөнхийлөгч нар ч гэсэн санаад зовж тавьж ирсэн. Тэгээ үндсэн хуулийн өнгөрсөн онд хийсэн өөрчлөлтийн чухал хоёр заалт нь шүүх эрх мэдэлтэй шууд холбоотой. Нэг нь Монгол улсын ерөнхийлөгчд зөвхөн үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд л хуулиар эрх мэдэл олгоно. Энд зааснаас өөр эрх мэдэл олохгүй гэдэг үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн. Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой ерөнхийлөгчтэй ямар эрх мэдэл байгаа вэ гэхээр бүх шатны шүүгчдийг томилох. Монгол улсын дээд шүүхийн ерхий шүүгчийг томилох гэсэн ийм хоёр бүрэн эрх үндсэн хууль бичээстэй байна. За тэр бүрэн эрхийг сая шүүхийн тухай хуулиар хэвээр нь хадгалсан гэсэн үг. Хэвээр хадгалсан. Одоо нэг ийм ойлголт яваад байна шүү дээ. Ерөөс ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг нэг улсын их хурл булааж авч байгаа юм уу? Дээрэмдэж байгаа юм уу? Им шиг нэг ийм ойлголт төрүүлээд байгаа үгүй шүү дээ. Ерөнхийлөгч одоо бүх шатны шүүгч, дээд шүүхийн ерхий шүүгчийг томилох эрх хэвээрээ байгаа шүү дээ. Өөрөөр нөгөө шүүх эрх мэдлийн үндсэн эрх 100% гэж ярих юм бол тэр 50% эрх мэдлээ энэ ерөнхийлөгчд хэвээрээ байгаа. А юу салгасан бэ гэхээр үндсэн хууль зааснаас гадна маш олон шүүх эрх мэдлийн эрхүүдийг ерөнхийлөгчдөд төлөвлөсөн байсан. Үүнд нэгдүгээрт бүх шатны ерөнхий шүүгчдийг ерөнхийлөгч томилно. Хоёрдугаарт шүүхийн ерөнхий зөвлөл буюу хуульчдаа шүүгчдийг шилж сонгох үндсэн үүрэгтэй шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийг одоо ерөнхийлөгч томилж байгаа. Дээр нь нэмэх нь бүх шатны шүүгчдэд хариуцлага тооцох эрх мэдэлтэй ёс зүйн хорооны бүх гишүүдийг ерөнхийлөгч томилж байгаа. Өөрөөр одоо 100% өөрийн одоо нэг хүний гарт шүүх эрх мэдэл уяатай байна. Энд улсын их хурлч оролцдог, засгийн газарч оролцдоггүй. Энэ ард түмнээс ч хаалттай нууц. Яагаад би хаалттай нууц гэж хэлж байгаа вэ гэхээр та ч мэдэхгүй, иргэд ч мэдэхгүй, одоо би ч мэдэхгүй. Одоо улсын дээд шүүхийн бүх гишүүдийг бол би мэдэхгүй. Шүүхийн ерхий зөвлөлийн бүх гишүүдийг би мэдэхгүй. Би ёс зүйн хороо хэдэн хүнтэй ямар хүмүүс ажилтгийж мэдэхгүй. Өөрөөр бил ийм хаалттай байхгүй. Тэгээ хуульчтаас нөгөө шүүгчийг шилд сонгох чиг үүрэгтэй хүмүүсийг томилж байгаа учраас хэнийг сонгох шалралтанд тэнцвүүлэх үү? Хэнийг өөр нэр дэвшүүлж ирүүлэхийг одоо захиалдаг. Тэгээд шүүгчээр томилдог. Томилохдоо ерхий сайд бол их айхтар үг хэллээ ш сая чуулган дээр. Өргөдлийг нь өрчил бичүүлд авдаг гэж. Он сар өдргүүгээр. Шүүгчийг. Яг гэж. Дараа нь үгэнд нь орохгүй бол огноог нь тавьж хагаад өөрийнх нь хүсэл төрөж чөлөөлөх гэж. Тэгээ өөрийг нь мэдээг байхад чөлөөлсөн байна. Тэгээ ийм асуудал одоо яриа одоо юмнууд байгаад байна гэдгийг одоо улсын ерхий сайд, улсын их хурлын чуулганы энэ дээр хэлэхээс илүү одоо яах вэ? Тий. За нөгөө шүүгч чинь үнэхээр үгэнд орохгүй байгаа гэвэл дахиад ёс зүйн хорооны өөрийнх нь гардаг. Нөгөө шүүгчээс зайлуулах уугүй гэдэг. Одоо энэ ажлын хэсгийн ахалж явах явцад одоо би бас олон шүүгч нартай уулзч л байсан. Зовлонгоо ярьж л байсан. Зарим ёс зүйн хорооны одоо нөхдүүд шүүгчдийг ил цагаан дарамтлагдаг гэж байгаа юм. Чиний хувь заяа миний гарт байна гэж. Ёс зүйн хорооноос нь шүүгчтэй. Үгэнд орохгүй бол чамайг чиний хувь заяаг чинь ёс зүйн сахилгаан зурцсан гэдэг тэрийг чи одоо чөлөөлөх нь шүү дээ.
Тэгээ энэ бүх эрх мэдлүүд нь өөрөө одоо ерөнхийлөгч буюу нэг хүний гарт болцсон. Нөгөө маань хэмжээгүй эрхт хаан болчихгүй. Тэгээ хаан ч өөрөө эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр энэ эрх мэдлээр дамжуулаад үндсэндээ нөгөө бизнесийг дээрэмждэг, өрсөлдөгчөө намдаг, захиалга өгдөг. Жин сая чуулган дээр сонь юм яригдлаа шүү дээ. Хүнд жилийн хэлдэг гэж. Хэдэн жил өгөх вэ? Ял өгөхийг хэлдэг. Энд ч дараа хэтэрч шүү дээ, тийм. Тэгэхээр энэ нутгаар шүүхийн тухай хууль дээр гол бодож ажилласан юм юу гэхээр хоёр асуудлаас шүүгчдийг одоо нөгөө гав дөнгнөөс нь салахыг хүссэн. Хоёр асуудлаар. Нэгдүгээр улс төрчдийн нөлөөллөөс. Улс төрчд гэдэг дотор би ерөнхийлөгчийг хэлж байна. Улсын их хурлыг ч хэлж байна. Би засгийн газрыг ч хэлж байгаа. Энд гав дөнгнөөс нь салах хэрэгтэй. Нөлөөллөөс. Нөлөөлөх болцоог нь олгосон. Тэгээд тэдний оролцоог баахгүй болохын тулд юу хийсэн бэ гэхээр шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тал хувийг нь нийт шүүгчд өөрсдөө нууц санал хураалтаар сонгоно гэж. Энэ шинэ хуулийн гол одоо онцлог байна. Шүүгчд өөрсдөө талыг нь мэднэ. Яагаад? Энэ ерөнхийлөгч улсын их хурл засгийн газар гэсэн энэ эрх мэдэл бүхий улс төрчид оролцох гээд нөлөөлөх гээд байвал шүүгч өөрсдөө хамгаалах дархлаатай байх хэрэгтэй байхгүй. 50% гэдэг бол ямар ч шийдвэрийг гаргуулахгүй байх хүч. Ямар ч шийдвэрийг. Шийдвэр чинь 50 дээр нэмэх 1%-аар гардаг. Тэгэхээр 50% эрх мэдлийн өгнө гэдэг бол энэ нөлөөллийг ерөөс оруулахгүй байх зорилгоор шүүгчдийн дотоод арчлалд нь өөрсдөд нь эрх мэдлээ хамгаал. Өөрсдөө хараад бус төр дархлаагаа хамгаал. Өөрсдөө хөгжүүл, өөрсдөө шаардлагыг тавь гэж өөрсдөд нь өгсөн байхгүй юу? Улсын хурл булаагаад авцсан юм шиг яриад байгаа. Эсвэргээр ерөнхийлөгч өөрийнх нь томилсон энэ шүүгчдэд 50% нь ирж нөгөө 50% эрх мэдлийн өгсөн байхгүй. Улсын хурл булааж аваагүй. Сая ерөнхийлөгч хориг тавихтаа энэ залтан дээр хориг тавьсан. Одоо хамгийн чухал гэсэн заалт. Тэр байтугай улсын их хурл ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн сайд нар шүүгч нартай уулзахдаа заавал протоколтой уулзна. Заавал протоколтой уулзна. Тэмдэглэл үлдэнэ. 3 хоногийн дотор нууцын эрхтгч төргүүлнэ. Энэ үүргээ биелүүлээгүй бол үндсэн хуулийн цэцээр орж огцорно гэдэг хариуцлагыг бичсэн байхгүй. Улсын их хурл булаагаад авсан шүү. Улсын их хурлын шаардлагыг өндөржүүлсэн байхгүй юу? Шүүгч нартай уулзахгүй шүү гişүүд. Уулзвал өөрөө огцсон шүү. Нөлөөлөхгүй. Ийм өндөр шаардлага тавьчихсан. Тэгсэн чинь энэ залтан дээр хориг тавьчих жоох байхгүй. Яах гээд байгаа юм? Шүүгчтэй уулзаж яах гээд байгаа одоо ерөнхийлөгч. Тэ? Протоколгүй уулзаж яах гээд байгаа юм. Тэг энэ залтан дээр бас хориг тавьчихсан. Тэг гурав дахь юм нь ерөнхий шүүгчдийг одоо сая би түр хэлсэн. Ерөнхийлөгч бүгдийг томилж байгаа. Улс төрчдөөс хамаарахаас гадна шүүгчд дарах шүүгчдээс хамааралтай болцсон. 2 удаагийн баатар гэдэг шиг. Одоо зарим шүүгчнэр бол хэлж байгаа шүү дээ. Ерөнхий шүүгчнэр нь дарамтлагдаг гэж байгаа байхгүй. Явгүй дарамтлагч. Би 2 удаагийн зарилгатай юм шүүгч. Нөгөө шүүгч. Аха 50-50% гэхээр. Үгүй би шүүгчээр томилогдсон нэг зарлиг, ерөнхий шүүгчээр томилогдсон 2 дахь зарилгатай хүн. Тэгээ би 2 зарилгатай хүн шүү гэж нөгөө шүүгчтэй бас дарахдаг гэж байгаа байхгүй юу? Энд чи дарах шүүгч байхгүй. Тэгэхээр шүүх эрх мэдэл шүүгчд ямар ч дарга байх ёсгүй. Шүүгчд ганцхан л дарга байх ёстой. Тэр нь хууль. Хуулиас өөр тэр үнд дарга байх ёсгүй байхгүй. Ганцхан хууль захирагдах ёстой. Бусад шүүгчдтэй захирагдах ёсгүй. Нөлөөнд орох ёсгүй. Нөгөө шүүгч хараа тус байна гэдэг чинь бусад шүүгчээс өөртөө хараа тус байхыг болгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дарга шүүхийн тогтолцоог нь устгасан. Яаж? Ерөнхий шүүгч хэрэг хуваарлахгүй болгоцсон. Өөрөөр хэлбэл хэний хэргийг хэн шүүгчд хуваарлах вэ гэдэг одоо ерөнхий шүүгчд мэдээд байгаа байхгүй. Тэнгүүт чинь тэр чинь дарга хэв шинжтэй болчиход байгаа байхгүй. Төсөв захиран зарцуулахад тамгын дараагаар дамжиж оролцоод байгаа байхгүй. Гол нь. Тэгээ энэ эрх мэдлийг авцсан. Тэгээд яаж авсан гэхээр ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч одоо томилохгүй. Нөгөө шүүгчд өөрсдөө дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно. Гэхдээ хугацаатай бас. Хугацаагүй ш. 3 жилийн хугацаатай. Ингээ хийгээд өгөхөр нөгөө нэг улс төрийн нөлөөлөл нь багасаад шүүхийн бие сая дотоод арчлал гэж яриад байгаа ш. Дотоод арчлал гэдэг чинь үндсэндээ дур дураараа юм ярьж ийн гэсэн үг ш.
өөрөө өөрсдөө хянана гэсэн үг байхгүй. Дотоод хяналт гэсэн үг. Одоо парламент бол төлөөллийн арчлалын сонгодог загвар шүү дээ. Яагаад парламент дураараа бас нэг нөхдүүд тийм дарга болчдгоо гэхээр би бие биенийг хяндаг байхгүй. Парламент дотор бол ер нь нэг хэн нэгэн тэгэхээр нэг даам гараад байдаг юм юу ч байдгүй. Ер нь бол бүгд эвгүй гарууддаг байхгүй. Хэнийг ч тийм нэг өөрийгөө дээр гаргаал хүнд загнуулаад байдаг тийм нөхдүүд байдаггүй. Энд чинь өөрөө юу хэв шинжээ хангах бүгдийг хэн нэгийн дарга биш болгочих чинь гэсэн. Шүүхийн ерөнхий зөв шүүхийн сахилгын хорог бий болгосон ч гэсэн тэр дарга нарт нь ямар ч хэрэг мэдл өгөөгүй. Тэр хэн нэгний хэргийг хуваарлах. Жишээлбэл сахилгын хороо гэхэд сахилгын хорооны дарга аль нэг шүүгчд хэрэг үүсэх үгүй гэдэг дарга огт шийдэггүй. Дандаа шүүгчдийнхээ дандаа сахилгын хорооны дандаа ерөнхий зөвлөлийн хамтын шийдвэрээр дандаа хамтын тийм хэв шинж рүү бүх зохион байгуулалтыг хийсэн ийм онцлогтой хууль байхгүй. Тэр утгаараа би бол энийг юу гэж хэлээд нэхэ би шударга ёсны хувьсгал гэж би яагаад томьёолоод байна нөхөр энэ цоошин реформ хийсэн байхгүй зарчим. Энэ систем дотор ингээд цоошин урд хожид байгаагүй юм хийсэн. Манайх ингээ олон жил туршицсан. Жишээлбэл шүүхийн ерөнхий зөвлөлийг засгийн газрын дэргэд буюу хууль зүйн сайдын харьяанд нэг хэсэг байлгасан. Тэгсэн чинь гүйцэтгэх эрх мэдэл буюу нөгөө хууль зүйн сайд чинь шүүх эрх мэдэл рүү оролцоод шүүгч нарыг дууддаг, хэргийг уншдаг болоод эхэлсэн. Нөгөө бүр хавц тэрэг рүү оролцоод эхэлдэг болсон. Тийм гомдлоо зөндөө гараад за энэ болохгүй юм байна. Ер нь энэ шүүх эрх мэдэл рүү энэ гүйцэтгэх эрх мэдэл бол оруулж болохгүй юм байна. Шүүхт нь өөрсдөд нь өгөх ёстой байна. Дээд шүүхийн харьяанд нэг гэсэн өгсөн. Тэгсэн чи юу болсон гэсэн чинь зөвхөн дээд шүүхийн шүүгчдийн туслахууд тэгээд шүүгчдийн хүүхдүүд шүүгч болж эхэлсэн. Цус ортохгүй. Өөр гаднаас юм оруулах, салхи оруулахгүй. Өөртөө вакуумдж эхэлсэн. Тэгээд за энэ бүр бас болохгүй байна. Тэгээд нөгөө шүүгч нар чинь шүүгч нартай хариуцлага тооцоо болцсон. Сахилга, ёс зүй нэм гардаг, өөртөө хаацалаад ерөөсөө тэнд салхи гаднаас юм халдаахгүй. Жинк маавч эхэлсэн. Шүүхийн маав гэж байгаа шүү дээ. Одоо яригддаг шүү дээ. Одоо хувьчдын дунд бодитойгоор байдаг. Тэр юм нөгөө эндээс улбаатай байхгүй. Ингээд тийм маавт үүссэн. Тэр нь одоо арилж өгдөг. Тэгээ энийг эвдэхийн тулд за ерөөсөө шүүхийн ерөнхий зөвлөлийг бүр бие даалсан байлгах хэрэгтэй байна гэж шүүхийн ерөнхий зөвлөлийг тусад нь гаргасан. Тусад нь. За тэгсэн чинь яг хөө ингээд харьцангуй бие даасан гэж байгаа боловч ямар зовлонгууд бас байсан гэхээр жишээл сүүлийн 7 жил шүүхт хөрөнгө оруулалт байхгүй. Нөгөө эдийн засгийн хараат байдал гэдэг юм байхгүй. Нөгөө шүүхийнхаа төлөө тийм санаа тавьдгүй, ажилдгүй, хөөцөлддөг. Хариуцлага байхгүй. Тэгээд шүүх нь гомдлоод байдаг. Ерхий зөвлөлтөд бидний төлөө ерөөсөө яах. Шүүгчнэр лөө янз бүрийн хэвлэл мэдээлэл юм уу зохион байгуулалт атаклдаг. Дайралт хийдэг. Яагаад тэгэхээр хэргийн оролцогч нар өөрийнхөө хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл захим орчноор дамжуулж нөлөөллийн арга хэмжээ гэдэг. Нэг талаас шүүх рүү атакл нөлөөлнө. За нөгөө талаас мөрдөх байгууллагуудын зүгээс тухайн одоо илрүүлсэн гэдэг юм уу дөнгөж шалгаж байгаа хэрэгээ хэвлэлээр дамжуул цацдаг. Зохион байгуулалт. Хуулийн байгууллага өөрсдөө мөрдөх байгууллагууд. Тэгээ нөгөө хүнийг хэвлэлээр ингээд цацаад урьдчилж аль эрт гэмт хэрэгтэн болгочихно. Нөгөө нийгэм чинь пүү пастанаар алаадаг хитаадаг тодгоог нь дүүжил. Бүр тэгэн штэ. Тим хэмжээнд байгаа нөгөө хүн бүр шүүхээр ороог байхдаа бүр нийгмийн хувьд бүр гэмт хэрэгтэн болоод шүүхтэр очино. Тэнгүүт шүүх яах вэ? Нэгэнд хэрэгтэй. Яг ганц тэргийг үзэхээр нэг сайн нотлогдож өгдөг. Суллаа явуулчих ихээр нийгэм хэн рүү дайрах вэ? Шүүх рүү дайрах. Тэгин тэ. Тэнгүүт нийгэм таалагдах гад нотлогдоогүй байхдаа алах цогтөг. Гэтэл би түрүү хэлээд шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд хөтлөгдөж хэн нэгэн таалагдах гэж шүүх шийдвэр гаргах ёсгүй байхгүй. Нотлох баримтанд хуульд үндэслэж шийдвэр гаргаж байгаа шүүх бол надад таалагдахгүйсэн ч шудрах шүүх байх хэрэгтэй байхгүй. Шудрах шүүх байх хэрэгтэй. Би өдөнд маш олон тохиолдлыг бол одоо мэднэ. Тэгээ ийм юмнуудаас ингээд нөгөө шүүхийг гавд өнгнөөс нь би хэлээд шүү дээ. Гавд өнгнөөс нь салгахын тулд маш олон ийм зохицуултууд процессуудыг одоо хийсэн.
Одоо ерөнхийлөгч улсын их хурлыг нээлттэй сонсголт хийж шүүхийн ерхий зүйл болон сахилгын орооны нөгөө үлдсэн тал хувийг шийдэх гэж байгааг буруутгах гэж байгаа. Хориг тавьчихсан. Тэгвэл хэн шийдэх юм бэ? Улсын их хурл шийдэхгүйгээр өөр хэн шийдэх юм? Засгийн газар шийдэх юм. Ерөнхийлөгч шийдэх юм. Ерөнхийлөгч одоо шийдээд болохгүй болоод энэ шүүхийн реформыг хийж байгаа байхгүй. Өөрт нь хангалттай угаасаа эрх мэдэл ба. Шүүгчдийг томлох эрх нь өөрт нь байгаа. Ерхий шүүгчийг дээд шүүхийн ерхий шүүгчийг томлох эрх нь байна. Тэрийг аваагүй байхгүй. Улсын их хурл зөвхөн шүүхийн ерхий зөвс сахилгын орооны гишүүдийн талыг нээлттэй сонсголоо. Нээлттэй сонсгол гэхээр хүмүүс яриад байгаа. Формал үндэсний телевизэн шиг тэ бүлгэлж байгаа лара өөрийнхөө өөрсдийнхөө нам мамын цүнх маригчдыг шийдэх гээд байна. Уучлаарай үгүй. Миний хэн нэр дэвшүүлэх вэхээр тухайн хүн өөрөө өөрийгөө нэр дэвшүүлнэ. Би шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байгаа хүн өөрийгөө нэр дэвшүүлнэ. Энийг сонгон шалгаруулах комиссод нь ерөнхийлөгч орн, парламентын олонх цонхч орн, өмгөөлөгч хуульчдын холбооны хараат бус мэргэжлийн төлөөллүүдийг оруулсан ажлын хэсэг сонгочлог бол. Нээлттэй сонсголыг парламент дээр 1 сарын турш. Яагаад 1 сар хийж байгаа? Зориуд. Муугаар хэлэхэд бүх юм ухах гэж байгаа. Би эдэтэ шүүшин шахна гэж. Өнгөрсөн бүх амьдралынх нь бүх юм ухна гэж. Зориуд бүр ингэж ард иргэдээс санал асуулт авах 14 хоногийн хугацаа тавьсан. Ард иргэд бат нэр дэвшчлээ. Нөгөө наад бат чинь 10 жилд байхдаа тийм бүтлгүү гаргасан. Наа чи оюутан байхдаа шүү дээ ингэж дүн хичээл хуулдаг нөхөр байсан. Наа чи жоохон бүтлгүү шүү шүү. Тэр дэгжээсээ замын хөдөлгөөний тэр зуршил гаргаж ирсэн. Наа чи жоохон тийм шуналтай нөхөртөө хүн хүлэгцдэг гардаа ийм түүхтэйс тэгжээсэн шүү дээ. Тэр мэдээлэл үүдг авъя. Ягаад гэхээр энэ хүний хувь заяа шийдэх гэж байгаа шүүгч болох гэж байгаа юм багхгүй. Юу шүүгчдийг сонгох гэж байгаа юм эсвэл шүүгчдэд хариуцлага тооцох гэж байгаа юм учраас. Тэр бүх юм одоо шуудгад цэвэрсэн гэсэн үг багхгүй. Мэргэжлийн хувьд одоо хамаг юм нь одоо гарсан. Тим хүн өөрөө орж ирнэ. Тим хүн өөрөө биш хүн нэр дэвших юм бол одоо мэдхгүй. Ер нь одоо нэр хүндгүү болоод дуусна. Одоо манай жишээлбэл ингээд урд нь бол жишээл хүн амны хэрэгээр бас хүний болгоомжгүй шүү дээ. Ингээд хохирцсон хүнээр шүүхээр ял шидэгжсэн хүн шүүх ерхий зөвлөлд орчлоо гэдэг асуудал ил тод яригддаг байсан шүү дээ. Ягаад тэгэхээр угаасаа ард иргэдээр хилцэгддэггүй шууд ерхийлэгч томилдог учраас. Тэгэл томилчил байсан байж шүү дээ. Одоо жишээлбэл тийм түүх намтартай хүн ийм улсын их хурлын нээлттэй сонсголоор ороод гараад чадна гэж бодож байна. Чадахгүй. Улсын их хурл гэж нэг хүн биш байхгүй. Энд чи олонх, зөөх, бие даагч тэ нэг даргын үгэнд орж тэгдэг институт биш байхгүй. Шүүдэг шүү дээ. Шүү шүү дээ. Тийм учраас энэ их шүүлтүүрээр ийм нээлттэй сонсголоор ер нь хэр баргийн аавын хөө ээж явах юм бол бас давж гарна гэхэд бол хэцүү. Тийм учраас зориуд ягаад ийм сонсголыг ийм бид нэр ач холбогдол өгöd байх вэ? Эн чинь өөрөө процесс. Процессын шударга ус гэдэг чинь энэ байхгүй. Тунхаггүй бол. Гэхдээ энэ нь одоо амьдрал хэрэгжээгүй шүү дээ. Хууль маань хэрэгжээгүй байна. 3 сарын 1-ээс одоо хэрэгжин тэгээд одоо хориг тавьчихсан энийг урьдчилан Монгол Ардын намын бүлэг бол хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргацсан байна. Тэгээд энэ ингээд цаашаа бийжих хэвээр хэрэгжих хэвээр. Тэгээ улсын их хурл ч өөрөө шалгалтаа өгöd байгаа шүү дээ. Өгнө шүү дээ. Нөгөө яг ярьсан шиг одоо би хүртэл одоо эн чи зөндөө сайхан хууль гарлаа гэж ингээл ярьж байна. Одоо үнэн байсан уу? Тэ? Ярьсан хэлсэндээ байсан уу? Үгүй юу гэдэг дээр надад хүртэл хариуцлага байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ сайхан юм бодож хийсэн хуулиа нэг бүтлгүү нөхөр томлоод тэрнээсээ болж нураалахыг хинч хүсэхгүй шүү дээ. Ер нь. Тэгэхээр нэг бас нэг одоо 60-д шуган зурлцсанд нэгэн төрүүлдэг чи арай гайвууг нь л одоо олж ил тэр нэр дэвшигчдээс л томилохыг л одоо хүсэн шүү дээ хинч гэсэн. Тэ? Төгс одоо бурхан багш шиг тийм сайхан хосгүй хүн мэдээж хэцүү. Одоо би бол мэдэж байна одоо байгаа одоо манай хүний нөөцийн
чадах бид ч ядж яхад бас нэлээд өндөр шаардлага тавьчихсан энэ хуулийн дээр. Тий, маш өндөр шаардлага тавьчихсан. Тэгэхээр нэр дэвших одоо хүмүүс маань бас ямар хүмүүс байх вэ? Тэгээ анхны алхам гараа гэдэг бол их чухал. Жохон бүтлгүй хүмүүс дамгаалсан хүмүүс орчуул ямар ч сайхан хуулийг нураа чадна. Тийм учраас бол бас нэг айтайхан хүмүүс гараад нөгөө шанган бас айтайхан татчихасаа л гэсэн ийм л бодолтой байна. Энэ ерөнхийлөгчийн тавьсан энэ 2 хориг байна шүү дээ, тийм. Одоо тэгээд энэ яах юм бэ? Одоо ерөнхийлөгч хориг тавьчлаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ тавьсан хориг дээр ер нь яах юм? Хоригийг бол яг хөө энэ 7 хоногтоо улсын их хурл хүлээж авах хэсгээ шийдчих баг. За хүлээж авахгүйгээ шийдчихвэл хууль маань одоо үйлчлээд эхэлнэ. Хүчин төгөлдөр яг болж үйлчлэх хугацаа нь бол 2021 оны 3 сарын 1. Одоо сарын дараа гэсэн. Сарын дараачаас эхлээд энэ хууль одоо хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлнэ. Энэ нөгөө материалын хууль учраас бол энэ гайгүй болов гэж бодож байна. Процесс юм уу, эрүүгийн хууль биш. Зарим хүмүүс нөгөө шүүгийн хууль гараад гарангуут ингээ хүмүүс суллагдаад мултраад байна мэн гэтэр гэж гээд байгаа хгүй. Энэ хүний хувь заяа юм тодорхой хэрэг маргаан шийдвэрлэдэг хууль биш шүү дээ. Одоо энэ байгууллагын тухай хууль байхгүй. Шүүгч ямар эрх хэлхий тий ямар ерхий шүүгчийг яаж сонгох вэ? Шүүгчдийг ерөнхийлөгч яаж томилох вэ? Дээд шүүхийн шүүгчтэй улсын их хурл яаж танилцах вэ? Шүүхийн ерхий зөвлөлийн гишүүдийг яаж томилох вэ? Сахилгын хороог яаж бүртгүүлэх вэ? Шүүгч нарт юу хориглох вэ? Тэр сахилга алдвал яаж шалгах вэ? Ямар хариуцлага тооцох вэ? Гэдэг ийм харилцааг зохицуулсан хуулиос ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг маргааны хянан шийдвэрлэдэг хууль биш шүү дээ. Тий. Одоо тэгээд энэ маш хатуу чанга хууль бас энэ шүүхийн тухай хуульд орж байгаа юм байна. Тэгээд шүүгчд бас та одоо ажлын хэсгийг ахлаад бас нэлээ одоо хугацаа хэдэн сар болчлоо. Тэгэхээр энэ хугацаанд нэлээ олон шүүгчтэй уулзсан гэж байна. Шүүгчд ер нь энэ хууль дээр бас ямар хуу одоо үзэл бодолтой байна. Ер нь дийлэнх нь дэмжиж гин үү? Нэлээд том шалгуураар орох болчих юм. Янз бүр байгаа. Дийлэнх нь дэмжиж байгаа. Яагаад тэгэхээр эдийн засгийн нийгмийн баталгааны хувьд бол дордуулаагүй дээрдвсэн. Нэг. За сая хэлсэн гав дөнгнөөс нь салгасан. Гав дөнгнөөс нь салгасан. Анхан ба давзаалдах шатны шүүхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн. За жоохон гомдолтой хэсэг энэ бол улсын дээд шүүхийн шүүгч хэдэн шүүгч нар дээр л байна. Яагаад тэгэхээр улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх бололцоог хязгаарлагдсан. Талуудын гомдлоор дээд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Тэгэхээр талууд гомдоод л байвал дээд шүүх хүртлээр гомдох боломжтой. Бүх хүн дээд шүүх хүртлээр марах бололцоотой. Тэгээ бүх хүн дээд шүүх хүртлээр марах бололцоотой болонгууд яатсан гэхээр анхан давхын шүүхийг шүүх гэж үзэхэ болцсон. Дээд шүүхтэр хааштай эзлэгдэх юм чинь тэнд л учраа бол. Одоо том бизнесийн нөхдүүд бол одоо нууц шүү дээ. Анхан давхыг хайдаг гэж байна. Авилгаа. Дээд шүүхтэр нь оолон хийдэг гэж байна. Оолын бүх юмаа дээд шүүхтэр нь л ингээл мач хийгээл өгдөг. Үгүй тэр хэмжээгүй хязгааргүй тийм төвлөрсөн эрх мэдлийг задлах би сая хэлээд шүү дээ. Дотоод тэр шүүхийн арчлал дотоод пирамид дарга шүүхийн тогтолцоог нь устгасан гэж би яагаад энэ юмыг устгасан баг. Дээд шүүх ердөө 3 гомдлоор л 3 үндслээр л хэрэг маргааны хянан шийдвэрлэнэ. За бусад улс орныхоо жишг рүү явах хэрэгтэй байхгүй. Ингээд ихлэхээр одоо дээд шүүхийн хэрэг маргааны тоо бол эрс багасах баг. Одоо бол нийт хэрэг маргааны 3% шийддэг гэж. За хууль зүйн сайд бол 1% орчим шийддэг болох байх гэж хэлж ийлээ. Тий. За би бол эхний үед бол 1 орчим хөв байх бах. Би бол цаашдаа бол тэрнээс ч багасна гэж бодож байна. Тэрнээс ч багасна энэ ингээд тогтолцоон зүгшрээ зүг болоод ирэхээр яг тэр дээд шүүхийн
гэхийн гол үүрэг бол энэ хуулийн нэгдмэл хэрэглээг хангах. Хууль гэдэг бол одоо нэг л текст байна. Нэг өгүүлбэр. Энэ нэг өгүүлбэрийг одоо Баян-Улгийн аймгийн шүүгч нэг өөрөөр ойлгож хэрэглэж хүнийг суллаж явуулаад. За бүр захын одоо Дорнод аймгийн нэг шүүгч нэг өөрөөр ойлгож 5 жилийн ял өгөөд байж болохгүй л гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл шудраг ус гэдэг чинь нэг нүртэй байх хэрэгтэй гэсэн. Шудраг ус хоёр нүртэй байж болохгүй. Энийг тогтоож байгаа газар нь дээч байхгүй. Өөрөөр хэлбэл шудраг усыг нэг нүртэй байлгах үүрэг хариуцлага Монгол улсын дээд шүүгт байдаг. Энэ нь хуулийн нэгдмэл хэрэглээг хангаснаар бийждэг байхгүй. Тийм учраас адил ойролцоо төрлийн хэрэгүүдэд ойролцоо ижил ял шийтгэл ногдуулдаг байх ёстой. Тэгэхгүй нэгийг бүр суллаж явуулаад нэгийг 5-10 жилээр яллаад хар хүн гайхаад байна шүү дээ. Яагаад хүн одоо энэ гэмт хэрэг үйлдсэн хүмүүс чи хүртэл энэ хэний үйлсэн үг гэдэг шүү дээ. Нобелийн шагналт зохиолч Бертранд Рассел гэж хүн хэлсэн үг гэдэг. Хэн ч гэсэн өлсөж байснаас адилхан олж явахыг хүсдэг гэж. Гэмт хэрэгтэй хүртэл байна шүү дээ. Ял шийдэхээ мэдээд гин буруутайгаа ойлгож байгаа ч гэсэн өөртөөгөө адилхан гэмт хэрэг үйлдсэн үнтэй адил ойролцоол ял шийдэхийг хүсдэг баг. Нөгөө хүсдэг байхгүй юу? Тэгжээж нөгөө шудраг осны хүсэмжлэл юм тайлагддаг. Ард иргэд ч гэсэн тэрийг л хүсэж байдаг байхгүй. Ардын хүүхдийг болохоор 5 бог хулгаалаа гингүүтээ 5 жил хорихаал өгөөл 5 тэрбумын хохиролтой албан тушаалтын эргэтэн 5 сая төгрөгөөр торгоо явуулахар чинь шудраг саана байна. Бухимдах нь аргагүй байна. Шүүх одоо болохгүй байна. Илтэд зөрүүтэй шийдээд байгаа асуудлыг л дээд шүүх авч үлдсэн. Тэгшдэг нь нэгдмэл хэрэглээг хангана гэдэг нь тэрийг хэлээд байгаа байхгүй. Анхан болон давж заалтах шатны шүүхийн одоо үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж юм. Тэгэхээр хэрэг одоо яг тэгж эцэстээ тулаад авахгүйгээр яг энэ үүрэг хариуцлагынхаа дагуу анхан болон давж заалтах дээр шийдэгдэх бас боломж үүсэж байгаа юм байна шүү дээ. Одоо тий саяны хэлсэн илтэд өөрөөр шийдсэн юм уу? Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хэрэглээгүй эсвэл буруу хэрэгэлсэн ч юм уу? Эсвэл хуулийн одоо илтэд тодорхой юм заалтыг ноцтойгоор зөрчөөд тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Энэ гурван үндслээр л дээд шүүх хэрэг маргааны хэн шийдвэрлэнэ. Энээс бусад тохиолдолд бүх шийдвэрүүд давзаалтах шатны шүүхтэр дуусна. Ингэснээр яах вэ? Хэн очих вэ? Энэ ерөөс нь бүхэлдээ бол улс хожно. За ард иргэд хожно. Хүн хожно. Нэн ялангуяа иргэний төрлийн эд хөрөнгийн маргаанууд бол цаг хугацаа ихээхэн алддаг. Тэгэхээр энэ жидэг төрлийн маргааныг шуурхаа шийддэг шүүхтэй болмоор байна. Ийм эдийн засгийн чиглэлийн маргаануудыг бид нэр шийдэлж ш. Дээд шүүх хүртэл нь явуулахгүй. Давзаалтахаар дуусал та. Уу 4 жил багтаа яа. 2 жилээр дуусал та. Хөнгөн маргаанууд тэр 1 жил дотроос дуусал та. Тэгээ хөнгөн шуурхаа цаг хугацааг нь товчлох гээд байгаа байхгүй юу? Ягаад цаг хугацааг нь ингэж товчлох гээд байна гэдэг чинь ерөөсөө л нөгөө маргагч талуудад тийм ашигтай юмыг хугацаагаар нь шахаад байгаа байхгүй. Тий. Одоо бодлоо иргэний эрэг дээр тэгж байгаа шүү дээ. Хурал дээр яригдсан шүү дээ. Одоо иргэний танхимын 7 шүүгт 8 шүүгчдэр овоорцсон эрэг 2000 хэрэг. Нэг хэрэг нь одоо хэдэн автцсан бүүмд. Тэг эн чинь айгүй хүнд ажил байхгүй. Ийм хүмүүс их тийм жаргалтай ажил гэж боддөг. Энэ айгүй их тийм сэтгэл зүйн хувьд хэвдэрдэг. Айгүй чи бодлоо баян гэмт хэрэгтэнтэй харьцсан. Баян гэмт хэрэг. Тэнд ямар ч ад жаргал хүн их баясгалтай ад жаргалтай гэж шүүхтэр нэг ч хүн очтгүй шүү дээ. Дандаа тийм одоо болохгүй бүтэхгүй тэнд хэрэлдсэн, зодтолсон, хохирсон, маргасан, гомдсон, элс затсан ийм л орчин шүү дээ. Тэр чинь айгүй сэтгэл зүйн хүний сэтгэл зүйн хувьд айгүй хүртэл айгүй тийм хэцүү ажил байхгүй хүн. Таслаа гэхэд нэг нь гомдож нэг нь одоо яасан ч гэдгийг тэгж таслагдаж. Гэхдээ яаж ч тэр тэнд ажиллаж байгаа шүүхийн нарийн бичгийн дарга нар ч бүгд цаасны харшилтай болсон гэдэг чинь жил ажиллаад. Ерөөс жил ажиллаад тийм цаасны харшилтай. Өшин нэг тийм амархан ажил хүмүүс боддгоо гэж аргалтай ажил. Тэгээ шүүхийн нарийн бичгийн дарга туслахуудын цалин нэдгэж гартаар 700 мянга авдаг шүү дээ. Хүмүүс итгэхгүй өндөр түвшний хуульчдаас лаг авдаг бахал гэж боддог баг. Тийм цалинтай шүү дээ.
Тэгээ сая шүүхийн тухай хуулиар бас шүүгчийн туслах нарийн бичгүүдийн даргын цалин 2 дахин нэмье гэдэг шийдвэр гаргасан. Яагаад тэгэхээр урд нь одоо бол эрх зүйч буюу хууль зүйн ихтэй сургууль төгссөн хүн ажиллаж байгаа. Сая шинэ хуулиар бид нар шаардлага нь өндөрсгдсөн. Хуульчийн шалгалтанд тэнцсэн хуульчийн гэрчлэгээтэй хүн ажиллана гэдээ тавьчихсан. Шүүгчийн туслахаар. Тий. Тэгэнгүүт төр чинь 700 мянган төгрөгийн цалин дээр хуульчийн шалгалтанд тэнцсэн ямар ч хүн ирэхгүй байхгүй угаасаа. Тэр чинь зүгээр нэг удаагийн зөвлөгөө өгөөл энэ өмгөөлөгч нар зүгээр хэдэн саяар нь авдаг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө 2 дахин нэмээдч бага ер нь бол тий ер нь бол тэгээд нөгөө бодит байдал нь юу болцсон гэсэн чинь шүүгчийн туслах нарийн бичиг хийх хүн болтгоо болцсон. Одоо хүмүүс бол худлаа л ярьж байна гэж бодох байх. Би сая ажлын хэсэг ахлаад яг нөгөө судалгааг нь аваад гадар дээр нь очисон чинь шүүгчийн туслах нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа дунд ч хугацаа 1 жил гэж хэлээ. Ерөөсө жил ажиллаад гардаг боли. Дөнгөж төгсөөл нэг астанаг халуун ерэн дээр арай ажиллуулаагүй байгаа гэдэл ингэж ажиллаад тэгээ жил ажиллаад за боли юу тэ ерөөсө бүгд өөр би энээсээ өөр зээлээд ингээл явж идэг л ийм л залуучууд байлаа шүү дээ. Амьдрал нь бол одоо бас хүн шүү дээ ер нь бол нэг жаргацсан тийм юу бол байхгүй шүү дээ. Одоо тэгээд 3 сарын 1-ээс эхлээд одоо шүүхийн тухай хууль хэрэгжээд эхэллээ гэж атгаад мэдээж бас та түрүүнд хэлж ийн л та яг энэ шүүгчд дотроо энэ байгууллага дотроос том реформ хийгдэж байгаа зүйл. Одоо тэгээд цаашдаа бас хэрэгжээд явхад бас одоо юун дээр арай илүү анхаарах хэрэгтэй байгаа юм бол тэг хууль хэрэгжээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ч бас юм шинээр эхэлж байгаа учраас бас маш олон зүйлүүд гарч ирэх байх. Би бол энэ хуулийн эхний өршим бодиттой өршим бол нэг 5-аас 10 жилийн дараа гарна гэж үзэж байгаа. 5-аас 10 жилийн дараа. Тий. Шинжлэхдээ. Шууд маргааш нь 3 сарын 1-ээс нард цэлэмчихгүй. Тий. Энд чинь хүнээс хамаарж байгаа. Маш олон хүнээс хамаарна. Хуулийг батлах гэдэг нэг өөр, хуулиа нөгөө манан хэрэгжилтийн хангана гэдэг нэлээд удаан цаг хугацааны процесс болно. Одоо энэ бүрэлдэхүүн айтайхан байх хэвээр энэ дээр алдаа юм гарахгүй одоо байх хэвээр энэ хуулийг эхнээсээ цэцэд өгнө гэсэн шүүгчнэр бас байгаа. Одоо ягаад тэгэхээр өөрийнх нь эрх шиг маш их хөндөгдсөн, эрх мэдэл нь одоо хязгаарлагдсан тийм нөхдүүд байгаа. Тэгээ энэ хуулиар чинь шүүгчнэрд тавих шаардлагыг нэлээд өндөрсгцээ. Төсөл нь бол анх орж ирэхдээ одоо ерөнхийлөгч бол хориг дээрээ бичсэн байлээ. Энд чинь 270 хэд гэлөө 270 хэдэн зүйл заалтыг өөрчлөө хийсэн. Анх өргөн барьсан төслийг нь оронгоор нь өөрчилсөн байна. Одоо баг шинэ хууль бичсэн байна. Их хурл дээр тий. Анхны засгийн засгаас өргөн барьсан төслийг нь өөрчилсөн байна. Энд чинь 2020 оны 4 сард өргөн баригдсан. Өмнөх засгийн газрын одоо манай Нямдар сайдын өргөн барьсан төсөл шүү дээ. Төсөл нь бол. Тэгээ их хурл дээр одоо ингэж хоронгоор нь өөрчилсөн учраас гэдэг хориг дээр бас тийм бичсэн байл. Тэгээ өөрчилсөн. Зүгээр тунхагийн хууль хийх гэж хүсээгүй байхгүй. Би хэлээдсэн шударгаас нь хувьсгал гэж. Энийг тэгтээ энэ нэг хүн юм би одоо ерөөсө үзмжээрээ дураараа бодоод ингэсэн юм. Ерөөсө юу ч байхгүй. Хэн нэгэнд арга зэрэг таалагдах гэсэн ийм юу ч байхгүй. Хийлээж үндсэн хууль хоёрдугаарт би судалгаанд үндэслэн. Судалгаа гэдэг нь юу хэлээд байна вөхөр энэ сүүлийн 10 жилийн хугацаанд одоо маш олон судалгаанууд хийгдсэн. Манай маш олон эрдэмтэд одоо судлаачдын бүтээл гарсан. Байнгын судалгаа хийгдсэн. Энд маш олон одоо эрдэмтэд судлаачд оролцсон байхгүй энэ ажлын хэсэгт. Гадаад улсын тэргуун туршлагуудыг судалсан. Европын тэр одоо хамгийн бидний шударга гэж байгаа их газрын тогтолцооны загвар гэж байгаа тэндээс өгсөн тодорхой зөвлөмжүүд байна. Манад хийгдсэн судалгааны баг нь ажилласан. Тэр зөвлөмжүүдийг үзээд ихтгэл үнэмшил төрсэн ийм зүйл бол бий.
Тэр хүнд нь биш, судалгаанд нь итгэсэн. Тийм учраас би энэ судалгаанд суурилсан хууль болсон гэж хэлээд байгаа. Судалгаанд суурилсан гэхээр нэг онлын амьдралаас тасарсан гэж. Үгүй. Энэ харин буруу практикаас эсвэл одоо амьдрал гээд хэн нэгэн даргад биш одоо байгаа. Намд биш. Билээж би өөрөө их хурлын гишүүн мөртлөө улсын их хурлдаж хүртэл биш. Ирэх хурж байгаа намд хүртэл юм уу намын даргад эрх мэдэл олгосон юм байхгүй. Ерөөсөө энэ хуулиар ба шүү дээ. Хин нэгнийг огт арга болгоогүй байхгүй. Нэг сонь бидээд шүү дээ. Шүүхийн ерхий зөв шүүхийн сахилгын хорооны даргын хүртэл би бүр бод 1 жилийн хугацаагаар ажиллуулна гэж. Бүр байнгын орон дарга шиг. Бүр дарга болохгүй гэж шүү дээ. Удаахгүй. Ингээ явж идэг. Хурал даргалаа л. Хурал даргалагч хэв шинжтэй. Одоо ингээд гүйц захирал гэхээр нэг юм дарга марга биш шүү дээ чинь. Зохицуулагч байхгүй юу ингэж. Тэ? Уялдуулагч, зохицуулагч байхгүй юу? Тим шив шинжрүүн бүр энэ системийг аваадсан байхгүй. Аль нэг энэ системд ерөөсө дарга болохгүй гэж. Тэгээ бүр муу туршлагыг хүртэл судалсан. Жишээл Италид биш шүү дээ. Хамгийн шүүгчтэй алаад байсан шүү дээ. Италич хамгийн мафтай гэдэг. Одоо 90-ад оны сүүл те. Одоо би бүр тэр нөгөө 1980-ад оны сүүлээр нөгөө Италийн хамгийн том мафийн 300-аад гишүүдийг барьсан толгойлогчдыг. Тэгээд тэрийг шийдсэн 2 шүүгчийг их нэртэй намд дэлбэлж устгасан. Одоо би тийм түүхүүдийг хүртэл судалсан. Тэгээд тэр шүүгчтэй хамгаалах гэж Итали ямар хуулиуд гаргасан бэ? Өөрөөр хэлбэл шүүгчтэй тэр гэмт бүлэглэлүүдээс бас хамгаалах гэж хүртэл юу бодож хийсэн бэ? Тэгэхэд нэг надад их онцлог шинж харагдсан юу гэж Италид надад их хамгийн таалагдсан энэ хуульд шингэсэн. Шүүгчдийг ганцхан хууль заасан үндслээр чөлөөлнө. Ерөөсөө ингээд шууд бичиж байгаа хгүй. Яг энэ 10-ыг шүүгч хүн зөрчиж болохгүй. Энэ 10-аас өөр ямар ч үндслээр шүүгчийг чөлөөж болохгүй. Тэгж хамгаалсан байхгүй шүүгчтэй нөгөө нэг хуулиар ингэж халтшгүй тэр байдлыг. Одоо энэ хууль дээр юу байгаа гэж яг энэ 40 зөрчил бичсэн байна. Төслөөрөө бол нэг 10 хэд орж ирсэн. Энийг бүр даривчлаад 40 зөрчил ингээд нэн тодорхой 40 зөрчил бичээд энэ 40-оос өөр ямарваа нэгэн үндслэлээр шүүгчид хариуцлага тооцсон. Өөр шууд хамгаалж штэ. Нэг талаараа ингээд ийм бүр ингээд нэг үргэлжлэн бичиж хариуцлагажуулж чинь нөгөө талаас энэ өөрөө шүүгчээ хамгаалж байна. Тэр нэн тодорхой юмд хэргийн оролцогчдож ганцаараа уулзж болохгүй. Улс төрчтэй протоколгүйгээр уулзж болохгүй. Тийм ээ? Гэхдээ ажлын үнэмлэхээ үзүүлээд ойчор дугаар дайрч болохгүй. Бүр тэрийг хүртэл бичсэн шүү дээ. Тэрийг хүртэл бичсэн. Хайр сэтгэл дээр нь хүртэл хязгаарлалт тавьсан. Ганцхан шүүгч дээр. Хайр сэтгэл дээр нь тавьсан одоо ганцхан хязгаарлалт байна шүү дээ. Шүүгч нар өөр хууль байхгүй Монгол. Хэргийн оролцогчтой хувийн дотн харьцаа тогтоож болохгүй. Хэргийн оролцогч талууцтай. Ойлгож байна. Бүр тийм хүртэл бүгдийг ингэж наривчлж бичиж байгаа байхгүй. Энэ шүүгч хүний тэр онцлогт тавигдж байгаа одоо тэр шаардлагуудыг туслахаар хоол зөөлгөж болохгүй. Туслахаа яваад миний хүүхдийг цэцэрлэгт нь хүргээд ир гэж явуулж болохгүй. Бүр ингэж одоо энэ тэрийг хүртэл ингэж бичсэн гэж. Гэхдээ энэ хуулийн харин би онцл яагаад энэ нөгөө ийм том болоод өөрчлөгдсөн гэдэг хүмүүс яриад байна шүү дээ. Энэ оронгоор нь өөрчлөгчлөө, шинэ хууль биччихлээ гэж. Үгүй ийм нөгөө имэрт гэхүү одоо юу хөө одоо ингэж бүр ингэж нэг үрчлэн биччих. Одоо ингээд тэр сонгон шалруулалтыг процесс эдэр нь бол одоо 14 хуудас шүү дээ. Одоо яагаад ийм том болцсон гэхээр бүр ингэж детальсан байхгүй. Тэнд бүр нөхсөө үлдээхгүй. Шүүгчдийг одоо ингээд тэр нөгөө шүүхийн сахилгаараа ерхий зөвлөлийнхөө нөгөө гишүүдийн талыг нийт шүүгчд одоо сонгоно гэдэг байгаа шүү дээ. Зүгээр сонгоно гэж орхичоогүй. Энэ сонгох процесс нь 5 хуудас. Сонгох процесс нь л гэхдээ. Энийг бүр ажлын хэсгийн ямар бүрэлдэхүүнтэй бол. Ажлын хэсэг энэ бүр энэ хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг яаж байгуулах вэ? Хаанаас байгуулах вэ? Ямар хугацаанд байгуулах вэ? Тэ? Ямар зохион байгуулалт байх вэ? Санал хураалт нь нууц байх вэ? Ил байх вэ?
санал нь тэнцүүл яах вэ? Аль шатнаас бүрэлдэхүүн байх вэ? Энд ч ерөөсөө ингээд бүр нэг үрчлэн бичиж байгаа. Энэ яагаад ингээд нэг үрчлэн бичээд хүн харахад ингээд үгүй энэ мэдээж юм гэж уншиж магадгүй. Гэхдээ урд нь гарсан одоо байгаа энэ 30 жилийн алдаа болгон энэ 30 жилийн завхрал болгон сургамж болгон энэ хуулийг боловсронгуйлахад хашлан дотор хэлээ би тус болсон. Өргөц цэгмийн сайтын редакцаас ирэх 3 дугаар сарын 1-ээс хэрэгжих шүүхийн тухай хуулийн талаар одоо шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хэсгийн ахлагч улсын хурлын гишүүн Инх баяртай уулзаж ярилцлаа.